Сайн байцгааны үзэгч та бүхэндээ орой мэндийг айлтган хүргэж байна. Төвөмбөсийн ДВС Лизээс орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн үйлбэрийн ээлж чинхэн дугаар та бүхэндээ хүрнэ. Бид өнөөдрийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Эхний мэдээ. Явган хүний замын 100 гаруй метр хэсэг нь Монголд анх удаа доороосоо халдаг технологиор хийгдсэн шинэ онцлог автозамын иж бүрэн шинжилтийн ажлаа дарханчууд хүлээн авлаа. Дархан хотын автозамын сүлжээ жил ирэх бүр сайжирч жишиг автозамууд ашиглалтанд орсоор байна. Тэгвэл өнөөдөр Дархан хотноо Монгол улсдаа шинэ жишиг болох замын тогтчлтын ажил дуусан иргэд жолооч нарт хүлээлт өглөө. Тодорхойлбол Монгол алтны уулзраас төмөр замын өртөө хүртэлх автозам буюу Дархан хотын үүсгэн байгуулагч Монгол улсын баатар Маршал Цэдэнбал агсны нэрэмжит 1.2 км үргэлжлэх замын тогтчлтын ажил дуслаа. Явган хүний замын 100 гаруй метр хэсэг нь Монголд анх удаа доороосоо халдаг технологиор хийгдсэн гэдгээр Энгийнээр хэлвэл иргэдийн аюулгүй байдлыг хангах үз өвөлдөө хөлдөхгүй зарцахгүй технологитой гэдгийг гүйцэтгэгчид хэлж байлаа. Олон улсын стандартын шаардлага хангах үз явган хүний болон дугуйн замтай бөгөөд ногоон байгууламжтай амрах хэсэгтэй болж байгаараа мөн онцлогтой. Нийтдээ 2790 м2 талбай тогтчилт шинжилэлтийн энэхүү ажлыг улсын эцсийн 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Захинбар инженерийн компани гүйцэтгэжээ. За бид яг энэ замыг барьж байгуулахдаа нэлээх он анхаарсан юм бол чанарын асуудлаар нэлээд анхаарлаа. Тэгээ хугацаанд нь чанартай зам хүлээлж өгсөндөө баяртай байна. Ер нь энэ зам чинь болохоор зөвхөн зам биш. Замын доотлын энерги одоо шугамшилж байна шүү дээ. Цахилгаан, дулаан, ус, холбоо гэдэг энийг бүрэн шинжилсэн байхгүй. Тэгэхээр одоо энэ өөрөө үед энэ зам дээр тийм асуудал ямар нэг байдлаар одоо нэг зам цоолох барих тийм асуудал гарахгүй гэж бодож байгаа. Энэ явган хүн зугуун зам болон 6-аараа хийгдсэн. Яг бидний хийсэн юм болохоор аль болохоор урт настай болохын үүднээс одоо жишээ нь энэ сандлыг одоо яг га тийм аа. Энэ одоо бодгийг гэхэд одоо яг хамгийн сүүлийн үеийн одоо энэ дугуйн замын зориулттай ийм бодгийг материалын чанарын асуудал дээр нэлээд ашиглаж өгсөн. Тэгээ хийц хэлбэрээр нэлээд ашиглаж өгсөн. Ийм л зам боллоо. Тэгээ энэ замыг бас урт удаан настай байж дахны ард түмнээс нэлээд тийм юут эрэлт хэрэгцээний зам болосоо л бодчих. Дарханчуудын маань хувьд бол одоо өнгөрсөн жилүүдэд бид бүхэн энэ гэрэлтэй болгоё, бүх гудамжаа гэрэлтэй болгоё, сум суурин газруудаа бүгднийг гэрэлтэй болгоё, сум суурин газруудаа бүгднийг одоо автозамаар холбоё гэдэг энэ зорилгыг одоо Улсын хурлын гишүүн сангийн сайд Болдын Жавхлан, за Улсын хурлын гишүүн аюулгүй байл гадаад дуудлагын байнгын орон дарга байсан одоо Багагийн Бат төмөр гишүүд бид бүхэн одоо санаачилж анх хэлжээ л. За энэ ажил маань одоо өнгөнд гэсэндээ 4 жилийн хугацаанд дарханчууд маань автозамын хувьд бол одоо элдв асуудалгүй одоо юм сайхан болсон. За одоо энэ 4 жилийн хугацаанд бол бид бүхэн ард иргэдийнхээ одоо явган зорчих, амарч, ажиллах энэ сайхан татаа орчныг бүрдүүлэх зорилгоор энэ орчноо сайхан болгоё гэж зорьсон. За энэний хүрээнд бол бид бүхэн энэ Дархан хот, Эрдэнэт хот, Монгол орны аж үйлдвэржилтийн салбарыг одоо суурийг нь тавьж одоо босгож ирсэн одоо Юмжаагийн Цэдэн бол бүгдээр Монгол Орд улсын маршал энэ хүний одоо анхны нэрэмжит одоо энэ гудамж манай Дархан хотод байдаг. За энэ гудамжаа бол одоо эхлэлийн цэгээ хэдүүлээ бас юм сайхан болгоё гэж зорьсон. Тэгээд энэ гудамжны маань бол үндсэн одоо нэг том онцлог бол Дархан уул аймагт анх удаага Монгол улсад юм халдаг гудамж хийгдсэн. За энд бол 100 гаруй метрийг нь бол бид нэр юм халдгаар хийж туршиж үзэж байгаа. Хэрвээ одоо энэ бас амжилттай Монгол улсад хэрэгжиж болохоор бол дараачихад Дархан аймгийнхаа энэ орчин замуудыг ийм болгох одоо чиглэлээр бид бүхэн хамтарч ажилланаа. Тэгээд одоо дарханчуудынхаа ажиллах амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, бас аймаг орон нутгийн удирдлагууд бид бүхэн хичээн чармааж ажиллагаа дахин илэрхийлье. Захиалагчийн хяналтыг Дархан хотод байгуулалт барилга захиалагчийн газрыг гүйцэтгэсэн бөгөөд зураг зохиогчоор Засмал зам компани ажилласан байна. Оршин үйлчлэх сангийн төслийн материалыг хүлээж авч байгаа. Оршин үйлчлэх сангийн төслийн материалыг 8 сарын 11-ээс 9 сарын 11 хүртэл хүлээж авч байна. Энэ жилийн хувьд оршин үйлчлэх сангийн төслийн материалыг нийт 4 дахь удаага зарлаад хүлээж авч байна. 2 сараас 9 сарын хугацаанд нийт 4 удаа зарлаад 2 төслийн материал ирсэн. 2 төслийн материалаас нэг нь шаардлага хангаж хөнгөлтэй зээлд хамрагдсан байгаа. Тэргүүлэх чиглэлд бол малад чухай, газар тариалан, ноос ноолор бүтээгдэхүүн, цаг баглаа бодол бусад гэсэн чиглэл байгаа. Бусад гэсэн чиглэл байгаа болохоор үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхэл төрлийн хоршоод маань орно гэсэн үг. Яг хоршоо хөгжүүлэх сангийн яг гол давуу тал нь юу вэ гэхээр Дархан сумд үйл ажиллагаа явуулж байгаа хоршоод хамрагдах боломжтой. Урд нь иргэн аж ахуйн нэг энэ зээлд хамрагддаг байсан бол одоо зөвхөн хоршоод хамрагдана гэсэн үг. Хоршоодын судалгааг 2023 оноос хойш нэлээд өв шаттай хийж байна. Хамрагдахгүй байх шалтгаан бол юу барьцсан хөрөнгө байна.
Заавал барьц өрнг шаарддаг. Барьц өрнг нь үл хөдлөх хөрөнгө байна. Бас сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан шаарддаг. Сүүлийн жилийн баталгаажсан тайлан гэхээр энэ жил байгуулж байгаа хашаад ч юм уу энэ жил бол оршин суугчдын сангийн хөнгөлөлтөд хамрагт боломжгүй болчихж байгаа юм. Заавал нэг жил үйл ажиллагаа явуулаад санхүүгийн тайлангаа гаргасан оршигчдод маань орох боломжтой байдаг. Тархуул аймгийн Тархан сумын засаг даргын тамийн газар, Тархан хотын хогтээврийн газар, JC олон улсын байгууллагатай хамтран Тархан хотынхоо нийт оюутан сурагч иргэдийн аж ахуйн нэгж байгууллага, сууц хүндлэгчдийн холбоотойхон дунд Zero Waste Тархан буюу хог хаягдлыг менежментийг сайжруулах контентын постерын уралдааныг зарлаад байна. Энэхүү уралдаанд иргэд та бүхэн бүгд нээлттэй оролцох боломжтой. Тус уралдаанд иргэдийн хогоод зөв байршилт зориултын газар хаях, зориултын бус газар хог хаяж байгаа иргэдэд шаардлага тавьдаг байх, иргэдэд идэвхжүүлэх, зөв дадал хэвшилт иргэд өөрсдөө уриалдаг зорилгоор энэхүү контентын уралдааныг зарлаж байгаа. Тус контентын уралдааныг 9 сарын 1-ээс 9 сарын 30-ны хооронд хүлээж авна. Шагналын санг бол эхний 3 байрыг шалгаруулахаар төлөвлөж байгаа. Эхний байр нь сая төгрөг, 2 дугаар байр нь 700 мянга, 3 дугаар байр нь 500 мянга гэсэн төрний шагналын сантаагаар үйл ажиллагааг явуулахаар төлөвлөд зар постерууд нь тавигдаад явж байна. Шаардлага хийх хамгийн гол нь гол утга агуулган тодорхой товч харуулсан байх шаардлагатай. Тэгэхээр ямар нэгэн насны хязгаар заагаагүй учраас ямар ч хүн оролцох бүрэн боломжтой. Яг нэг шаардлага гэдэг юм бол юм байхгүй. Сэдвийн хүрээнд л хийсэн багт болно. Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Дархан уул аймаг дахь салбарын дэргэдэх ирээдүйн бүжгийн клуб эргэн сэргэж үйл ажиллагаагаа дахин эхлүүллээ. Ковид-19 цар тахал гэх зэрэг тодорхой шалтгааны улмаас төр зогсоод байсан ирээдүйн клуб эргэн сэргэхдээ Дархан уул аймгийн бүжигт хайртай дуртай олон 10 хүнийг эгнээндээ нэгтгэж байгааг үзэгч та бүхэн харж байгаа эзэ. Олон жил бүжгийн спортын түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа. Хосоор багш үүсгэн байгуулсан ирээдүйн клуб хэн бүхний өмнө нээлттэй гэдгийг онцоллоо. Хуучин автобусаад уртлын ариун од сургуулийн 2 дугаар дахад энэ сайхан том зааланд ингээд үргэлжлэн өнөөдөр ингээд нээлттэй хийж байна. За манай клуб нь ерөөсөө сургалт, дээрэс нь хамтлаг бүжиг, нийтийн бүжиг, дээрэс нь зумба бүжиг, эрүүл мэндийн дасгал гэх мэтчлэн үйл ажиллагаануудыг өдрийн турш одоо ингээд явуулах одоо бүрэн эрхтэй болж ирж байна. За саяхан нэг хэсэг биднес хугацаанд ерөөсөө нэг газар одоо ингээд 2 цагаар түрээсээр авахд маш хэцүү. Дараагийн үнэ авахд айгүй хэцүү байсан бол өнөөдөр биднес байнгын тогтмол одоо 24-12 цагийн туршдаа биднес одоо байнгын тогтмол үйл ажиллагаа нээлттэй байгаа учраас дарханчид та бүгдийг манай Дархан уул аймгийн ирээдүйн бүжгийн клубт одоо мордороо. Монголын нийтийн бүжгийн спортын холбооны Дархан уул аймаг дахь салбарын дэргэд олон бүжгийн клуб үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Цаашдын зорилго, чиглэл, алсын харааны тухай тэргүүн лавсрангаас тодруулсан юм. Дархан уул аймагт зориулалтын бүжгийн ордон дутагдaltaй байсаар байгааг мөн дахин онцолсон юм а. Ирээдүйн клубыг үүсгэн байгуулагчийн Хосоо багш маань бол Дарханы нийтийн бүжгийн хөгжил, сурагч бэлтгэх, бүжигчин бэлтгэх асуудал дээр бол олон жил явсан үнэтэй хувь цэврээр оруулсан юм багш байгаа. Тэгээ бид бол их баяртай байна. Ер нь бол манай бүжигчид маань одоо бүжгийн ордон, заал, танхим дутуу иймэрхүү үндэстэй байж байгаа. Ирээдүйд бол энийг шийдвэрлэхээр болцлоо ажиллах болно. Тэгээд энэ Дарханыхаа нийт ард иргэдэд нийтийн бүжгийг ирж сонирхороо, бүжиглээрээ, эрүүлжээрээ, стресс ядаргаанаас салцгаагаараа гэж уриалах байна. Бүжгийн спорт хүнийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, тархалт болон элдв халдварт ус өвчнөөс маш таатай сонирхолтой байдлаар сэргийлдэг юм болдог гинэ. Мөн үеийнхэнтэйгээ цагийг үр дүндээ өнгөрүүлэх, стресс, утрал бухимдлаас ангид байхад тусалдаг тул бүжигт ийм олон хүн дурлах шалтгаан болдог байна. Одоо нийтийн бүжиг хичээлээд 11 жил болж байгаа. Тэгээд анх бол Хосоо огшдэр бүжиг сургалтанд яваад тэгээд сурсан. Бүжиг бол бүжиглэхгүй байсан. Гэтэ одоо ингээд эргэл клуб маань одоо байрны асуудлаас болоод олдохгүй байж байгаа. Одоо ингээд шинээр нэгж аваад үнэхээр сэтгэл хангалуун. Ямар ч энэ чи хүмүүсийг харалтаа ийм олон хүн байна шүү дээ, тий. Тэгээд энэгээр хичээлснээр ямар гэхээр хүний эрүүл мэндэд маш сайн. Хүн наад зах нь жингээ сайн байрна. Дээр нь ингээд нөгөө хөдөлгөөн хийх тусмаа хүний бие эрүүл байдаг. Бидний нас явж байхад тий улам хөдөлгөөн сайтай байвал энэ хамгийн гол нь чухал гэж одоо жигчин гэр бүлээр бүжгэлдэг. Үйл ажиллагаагаа сэргээж эхлүүлсэн ирээдүйн клубын шинэ байршлыг танилцуулъя. Шинэ Дархан залуучууд театрын дэргэдэх Дарханчуудын хилдгээр хуучин автовокзалын Ариун од компанийн Ягаан өнгийн байшингийн 2 давхарт ирээдүйн клуб байрлаж байна. Бүжиг тайртай дуртай та бүхнийг урьж байна. За та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. За Дархан уул аймгийн хэмжээнд за энэ оны 9 сарын байдлаар
За зарим нэг тодорхой төрлийн гэмтэрэг зөрчлүүд бол өсөлттэй гарсан байна. За тухайлбал одоо гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг, за захим залилангийн гэмтэрэг бас өссөн ийм үзүүлэлттэй гарсан байна. За энэ төрлийн гэмтэрэг зөрчлөөс одоо урьдчилан сэргийлэх, талсан зогсоох, илрүүлэх чиглэлээр бол цагдаагийн газраас за урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. За тухайлбал одоо хамгийн их өсөлттэй гарсан буюу цахим залилангийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр за аймгийн гэмтэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн төрийн үйлчилгээний цахим хилцтэй хамтраад бид бүхэн дарханчууд залилуулахгүй хэмээх одоо арга хэмжээг бол одоо аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бол зохион байгуулан ажиллаж байна. За энэхүү арга хэмжээ маань одоо энэ оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс он дуустал одоо зохион байгуулагдахаар бид бүхэн төлөвлөн ажиллаж байна. За арга хэмжээ эхлээд 7 хоногийн хугацаанд маш сайн эерэг үзүүлэлтүүд гарсан байна. За тухайлбал одоо арга хэмжээ эхлэхээс өмнө буюу 8 дугаар сарын 20-оос өмнөх өдрүүдэд за 7 хоногийн хэмжээнд Тархуул аймгийн цагдаагийн газарт энэ залилах гэмтэрэг бол 20-с 25 бүртгэгдэж байсан бол за энэ арга хэмжээ эхлснээс хойш 8 сарын 21-ээс буюу 9 сарын 1-ний өдрийн хооронд 7 хоногийн хугацаанд бас 2 гэмтэрэг бүртгэгдсэн ийм эерэг үзүүлэлт гарсан. За тэгэхээр цагдаагийн газар болон бусад төрөл мэргэжлийн байгууллагуудаас Тархуул аймгийнхаа нэг эрийг нэг ч гэсэн эд хөрөнгө сэтгэл санаагаар одоо хохироохгүй юмсан гэж одоо бид бүхэн бас ажиллаж байна. Ийм учраас иргэд та бүхэн бас өөрсдийгөө болон бусдыг энэ төрлийн гэмтэрэг зөрчлөөс одоо урьдчилан сэргийлж, за цагдаагийн байгууллага болон бусад төрөл мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмж, анхааруулах сэрэмжлүүлгийг маш сайтар авч одоо өөрийгөө хамгаалах нь чухал байна. Залилах гэмтэргүүд мөн бас энэ цаг үеийн нөхцөл байдалтайгаас уялдуулан үйлдэгдэх ийм хандлагатай байдаг. За 9 сарын 1 болсон байна. Хичээл сургууль орсон энэ өдрүүдэд бас түрээсийн орон сууцны залилан бас үйлдэгдэх нөхцөл болцоо бүрдээд идэг. Ийм учраас иргэд та бүхэн хэрвээ түрээсийн орон сууц захиалгаж байгаа болон за орон сууц түрээслэж байгаа бол за эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг маш сайтар анхаарах харах хэрэгтэй байна. За урьдчилгаа мөнгө төлөхгүйгээр одоо тухайн эзнийхээ байрныхаа бүрэн бүтэн байдал, за улсын бүртгэлтэй хэсэг, тухайн байрны өмчлөгч нь мөн эсхийг мэдснийхэн дараа одоо бэлэн мөнгө болон бусад зүйлүүдэд шилжүүлэх нь одоо шаардлагатай байна. Бидний одоо зохион байгуулж байгаа энэхүү аянд бас иргэд та бүхнийг за идэвхтэй оролцож за хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас бас уриалж байна. За тэгэхээр бас иргэд та бүхэнд захин орчинд үйлдэгдэж байгаа зарим нэг залилангийн арга хэлбэрүүдээс бас сэрэмжлүүлэх үүднээс нэг бичлэг үзүүлье. За тухайн бичлэгт маань одоо тухайн хохирогч иргэний өөрийн хүсэлтээр за иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс та бүхэд энэхүү бичлэгийг бас үзүүлж байна. Би энэ 25 оны 6 сард Telegram залилангийн хохирогч болсон. Би 24 оны 8 сараас хойш хүүхдээ гэртээ хараад сууж байгаа юм л да. Тэгээд Facebook хот ижсэн чинь цалинтай ажил байна, гэрээсээ хийх боломжтой онлайн ажил байна гэхээр тэр постныхан доотлын комментүүдийг харсан чинь хүмүүс би энэ ажлыг хийгээд мөнгө олж исэн, гоё ажил байлээ, амархан юм байлээ, мөнгө их олж байгаа гэсэн байсан болохоор бас би ч гэсэн гэртээ суугаад хүүхдээ харангаа хажуугаар нь нэмэлт орлого олох боломжтой юм болов уу? Төгсдөө багч гэсэн тусаалыг гэсэн сэтгэлээр тэр тухайн пост харуулсан байсан Facebook хаягийн эзэмшигчтэй холбогдсон юм л да. Тэгээ ингээд холбогдсон чинь тухайн хүн нь болохоор надад за амархан би чамд ингээд нэг линк явуулнаа. Чи тэр линкэн дээр дараад даалгавар юмнууд биелүүлээд мөнгө олох боломжтой гэсэн. За тэгээд би Telegram гэдэг нэг аппликейшн татаад өөрийнхөө дугаар дээр бүртгэл үүсгээд ингээд орсон чинь Ким багш гэдэг нэртэй Telegram хаягнаас надад мессеж ирсэн. Яг ямар төрлийн ажил хийвэл мөнгө олох боломжтой вэ гэсэн чинь амархан TikTok, Instagram руу ороод өдөрт 5 хүний юм дээр зураг дээр лайк дараа шеэр хийгээд коммент бичих юм бол мөнгө өгнө гэсэн бол тэр нь би тухайн даалгаврын хамгийн ихний өдрөө биелүүлсэн чинь надад 36,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. Ингээд би багаар ч гэсэн өдрийн өөрийн гэсэн орлоготой байх боломжтой юм байна. Хүүхдийнхаа памперс нэг ч гэсэн багч гэсэн ингээд аваад нөхөртөө юм болох юм байна гэж бодоод тухайн даалгаврыг биелүүлээд 5 өдөр яг биелүүлсэн байгаа. Ингээд биелүүлээд эхний өдөр 36,000, дараагийн өдөр 56,000, тэгээд дахиад 56,000 гэд ингээд мөнгө даалгавар биелүүлж байгаад наагийг 5 дахь өдрөөс намайг за ингээд чи бол амжилттай биелүүлж байна. Тийм учраас бид нар чамд боломж олгоё. Чи төлбөртэй даалгавар өндөр үнэтэй мөнгө төлөөд авах юм бол тэр мөнгөө хэд дахин нугалж авах боломжтой гэсэн надад одоо мэдээлэл өгөхөөр нь би ээжээсээ тухайн үед мөнгө зээлээд
Тэгээд тэр даалгаварт нь орсон. Ингээд даалгаварт орсон чинь надад би 100,000 төгрөгөөр даалгаварт орсон чинь надад ирүүлээд 131,000 төгрөг өгөөд би тухайн үедээ за ингээд орлого олох боломжтой байна. Ингээд цалинтай орчлоо гэртээ хүүхдээ хараа суусан ч болчлоо гэж бодоод дараагийн даалгавар нь болохоор намайг 500,000 төгрөгөөр орох хэрэгтэй гээд ингээд би ахаад л ээжээс мөнгө гуйвал ингээд ойр дотны хүмүүсээс мөнгө зээлээд ингээд даалгаварт нь орсон чинь эхний даалгавар ингээд амжилттай болсон. Дараагийн удаа даалгавар биелүүлсэн тулд чи ахаад өндөр үнээр орох хэрэгтэй. Ингэж чиний одоо энэ мөнгө авах, татаж авах эрх чинь нээгднэ. Чи мөнгөө аль болох их өндөр түнээр орох тусам мөнгө чи хэд дахин өснө үү? Тэгээд чи эндээ ингэж мөнгөө хоримтлуулж чад авал чамд ашигтай гэдгээр нь ойр дотныхоо хүмүүсээс хүүтэй, хүүгүү янз бүрээр ингэж мөнгө зээлсээ даалгавраа биелүүлээсэн. Ингээд тусам ингэж миний хүмүүсээс зээлсэн мөнгө ихсээд тэгээд миний нэг хитвчин доторх мөнгө өсөд аваарны тухайн мөнгө авч чадахгүй байцаагаад би яг одоогийн байдлаар 137 сая төгрөгийн өрөнд орсон. Амар хэлбэр аргаар мөнгө олъё. Аль эсвэл гэртээ сууж агаад цалин мөнгөтэй болъё, нэмэлт орлоготой болъё, онлайнаар ажил хий гэж бодож байгаа хүмүүс явал наачиг битгий алдаарай. Өөрөөсөө юм амар хэлбэр аргаар ажил хийгээд мөнгө олох боломжгүй байт юм шүү. Тэгэх юм бол өөрөө охроод дуустдаг юм шүү. Эдийн засаг, сэтгэл санаа, дээрээс нар гэрийн амьдралын уур амьсгал гээд олон зүйлд нөлөө үзүүлдэг юм байна. Тийм учраас та бүхэн над чиг алдааг бити гаргаарай гэж хэлмээр байна. Үзэгч та бүхэндээ орон нутгийн онцлог дараагийн мэдээллийг одоо төлөвлөх болно. Үзэгч та бүхэндээ Төвөмбөсийн мэдээллийн үйлбэрээ ээлж эц дугаараа төлөвлүүлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш энэ цагтаа эрг уулзъя. Баяртай үзэгчтэй сайхан амарцгаарай.